параглайдинг гэдгийг үзэж байна. Яг ингээд одоо ингээд агаарт гарчаар яг ямар мэдрэмж төрж байгаас хэлэх сонир байна. Уул нь бол гарахаас өмнө зөндөө одоо энэ яриа гэж бодож байсан. Яг ингээд гартаж ингээд энэ зингүүлийн байдалтай байна. Одоо гайхамшигтай гоё юм. За бид параглайдингийн энэ машиныг хүлэглээд тэгээ богд уулын энэ өндөрлөг дээр ингээд гараад ирлээ. Одоо ингээд сая бараг 2 цаг гаруй энэ үүл ийшээ хөдлөхийг хүлээж агаад тэгээ сайхан ингээд нар мандаад эхлэн гут одоо ингээд агаарт хөрөх гэж байна. За одоогоос нэг 11 жилийн өмнө сэр бусад байхдаа агаарт ингээд парашютаар хөөрж исэн 250 орчим метр. Тэгээд өнөөдөр дахиад хөөрөх гэж байна. Тэгээд эхэндээ баг зэрэг сандардаг. Гэхдээ яг агаарт орчихоор их гоё болт юм аа. За бэлэн болж байна. Хай. За ингээд шөхөр энэ нэгэн дээр нь би суун тий. Тий, хөөртлөө болоод үүрнэ. Яг нэг үүр хөл шиг. Аха. Ингээд үүрчин. Аха. Агаар гарсны дараа болоод хашаага наалхад яг өөдөн дээр сууж байгаа. Аха. Суудал дээр суугаа. За анхаарах зүйлүүд юу вэ? Анхаарах зүйлүүд бол оршаагаар инструктортой тандем нислэг болоо инструктортой цуг явах болоо инструктор хийсэн үгийг За би нэг санаа зовж байгаа юм буудал хэр зөөлөн буух вэ? Энэ бол маш зүгээр. Би барыг мэдрэхгүй тий. Тэгэл би бол зүгээр юм хараад явж байгаа юм шүү дээ. Энэ бол ингээд буудан дээр суугаад enjoy. Хаха. За одоо ингээд энэ өндөрлгөөс хөрөх гэж байна да. Жаахан байхгүй. Аха. Бишээ хэд алхачил ингээд хөөрчин. Гэхдээ хөөрсөн хөл газраас шүргэн ингээд хөндийрэнгүүд хүмүүс суучдаг байхгүй гэж болохгүй. Агаар дээр гүйжлээ. Аха, жоохон байж энэ тий. Намайг суу гэж хэлдэг. За. За бууж ийн. Би сантаас босгол өгөө лөө. Та спот бүр хөлөө өргөцөн ч болно. Доор ч эйр байг. За.
Ингээд одоо манай эмчнэрийг санаа зовж байгаа. Одоо хаглаанд ороо 6 сар болчиход ийм одоо агаар парашютээр өсөрж ийн гээд. Тэгээд энэ зохион байгуулж байгаа хүмүүс нь болохоор энэ санаа зовхон байхгүй. Миний сандлын доор одоо зөөлөвч байгаа. Бараг хөлөө өргөчөөд ингээд бууж ийн. Өөстө ямарч юу ч мэдэрсэхгүй шүү дээ. Хинчээс гоё юм бэ. Апа. За ингээд эргээд дэлхийн ээж дээр бууж ирлээ. Одоо сүүлийн 3 жил би нэг сайн нэг хүнд өвдсөн байсан шүү дээ. Тэгээ тэр миний амьдрал ямар байсан бэ гэхээр ерөөхдөө гэр эмнэлгийн хооронд тэгээ 36 цагийн аппарат 36 цаг тутам аппаратанд орж амин авдаг тийм амьдрал бас хүн амьдралыг туулсан. Тэгээд ямар ч юм амьдралаас одоо таашаал авах тийм боломж байхгүй. Байнгын өвчнөд. Тэгээ сая тэр ингээд тэр миний хаалтар ингээд нээгтчихлээ. Сайн байна. Яг буцаад яг амьдрч Гоё байна. ихсэн шиг. Хамт нисэн баярлалаа. За их баярлалаа. Өстой гоё мэдрэмж байна. Тэгээд цаашдынх нь амьдралдаа эрүүлийн хад жаргал гэсэн. Тэгээд би бол ингэж бодож байна л да. Ойлоо өчигдөр хойлоо ярьж хахад одоо би бол ингээ хагалгаанд орсон байгаа. Тэгээд дөргөлт мөргөлт байж болохгүй гээд. Тэгээд чи хэлжсэн шүү дээ. Гүй санаа зовхон байхгүй зөөлөн буuna гээд. Тэгээд би сая маш зөөлөн бууж байна. Өөрөөр хэлбэл энэ бол яг нэг тийм айгаад ахын бол ерөөсөй байсангүй шүү дээ. Тэ? Харин бүр тэр мэдрэмж тэр ингээд агаарт нисэж байгаа мэдрэмж нөөл бүх юмыг дээрээс харж байгаа мэдрэмж. Ямар гоё. За анх хийж байгаа гэдэг үүднээсээ л хүмүүс айдын. Тэгээ хийснийхаа дараа донтчихж байна. Аюулгүй байна гэдгийг мэдж байгаа байхгүй юу? Хүн чинь мэдгүй юмнаас айж байгаа болохоос мэдээд ирсний дараа бол энэ аюулгүй зөв гоё спорт байна гэдгийг мэдчихэж байгаа байхгүй юу? Донтчт юм байна тий. Энэ донтох шинжтэй шүү. Яг нь агарын спорт бас Өөх. гоё учраас тэгээд донтох магадлал бас байгаа. За ингээд амаа аялал миний пэйжийг сүүлийн бараг 10 хэдэн жил 12 жил дагж байгаа. Бүх хүмүүс би дараагийн нэг одоо Монголын аял жуулчлалд зориулж байгаа нэг хөтөлбөрийг үзүүллээ. Тэгээд би хувьдаа бол энийг бол зөвлөнө. Зөвхөн зөвлөх биш бүр одоо яаж зөвлөнө гэж болд юм бэ бүр онцгой зөвлөнө. Highly recommend. Тэг highly recommend бүр одоо энэ бол заавал залуу хүн болгон ялангуяа энэ нөгөө нэг бэс банжи жампинг дээр өсөрж байсан. Тэгээд тэр айцад авах хэвээр. Тэрний дарсны дараа нэг эр хүн чинь нэг юм бас нэг өөр амьдрал өөрөдөн шүү дээ. Яг тэрүүнтэй адилхан энэ одоо энэ шөхрөөр ингээ өсрөх энэ айцыг давах хэрэгтэй. Тэгээд дараа нь амьдралыг харахад бүх юм гоё. Тэгээд надад одоо их сони энэ ингээ дэлхийн ээжтэй гисэн их гоё. Бас их гоё. Тийм л дээ. Гоё санагдаж байна. За их баярлаа. Ингээд ажилд нь их амжилт хүсье. Баярлалаа. Өнөөдөр ийм сайхан мэдрэмж надад бэлгэлсэн. Тэгээд энэ сайхан бичлэгийг одоо Амаа аялал Facebook-ийн пэйжийн одоо дагагч нарт бэлгэлсэн өөрт чинь одоо ингээд 2 бат намаа бэлгэлээ. За баярлалаа. Тэгээ Монгол бадарч ингээд энэ нийтээ бол цуврал 6 ном гарсан байгаа. Тэгээд 3 нь бол гарчаа дуусчихэд байдаг. Одоо энэ батууд бас ингээд цөөхөлдсөн. За энэ батыг уншихад нэг л дүрэн байдаг. Дотроо эн чинь нэг 30-аас 40 юм өөр төрлийн тэмдэглэлүүд байдаг байхгүй юу? Одоо нэг янз бүр үйл явдлуудтай. Өөрөө чинь аялал. Тий, аяллаас олж мэдсэн, амьдралаас олж мэдсэн. Тэгэхээр өдөрт нэгийг л уншина. Одоо өөрөө л нэг хит их мэдээллийн хүнд оруулахгүй тулд. Тэгээд гэр бүлдээ уншаад тэгээд хүүхдүүдээ бас Баярлалаа. За баярлалаа.